сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 үзэгч сонсогч та бүхэндээ үзэж байгаа сонсож байгаа цаг хугацааны мэндийг хүргэе. Яг одоо таны сонорт таны милмид бөөх нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Гайхмаараа үрээтэй одоо гайхаачтайгээ болцсон. Гайхмаараа үрээтэй поохын шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж эфирт хөтлөгч Туул Эма хагийн хариулагчаар Дэгинар та бүхэнд 2 дугаар студиэс шууд хүрэхэд бэлэн болсон байна. Магадгүй давталтын дугаарыг та бүхэн авч байгаа ч юм уу сонсож байгаа бол Хөг Тэнгэр радио пэйж YouTube хуудасаар поохын дүрстэйгээр нь үзэх боломжтой шүү гэдгийг дуулгая. За энэ өдрийн мэндийг багийнхандаа хүргье. Өдрийн сайн байцгаана уу? Сайхан аварчж гин үү? Сонсогчдоо сайн байцгаана уу үзэгчтэй? За тэгээд бид нар поохын одоо поох нэвтрүүлгээр бол мэдээж одоо гараад удаагүй байгаа салбар бүрийн шинэ мэдээллийг одоо онцолж за энэ нь сонирхолтой байх болов энэ илүү хүмүүст одоо тань мэдхүйн үүднээс тэ сонирхолтой байх үүднээс хүрэх болов гэсэн мэдээллүүдийг сонсогч та бүхэндээ сонгож аваад 7 хоног бүрийн баасан гарагт шинэ дугаараа оруулдаг. Тэгэхээр өнөөдрийн одоо бэлдэж ирсэн шинэ мэдээллүүдээс хуваалцъя тийм ээ. За эхлээд туулагч Эма би тэгээ явна. За миний бэлдэж ирсэн мэдээлэл болохоор янз янзын арснууд байдаг. Арсаар цүнх хийдэг янз янзын арснууд байдаг. Одоо агийн арс, одоо хураа арс, чиглэг арс. Нэрээ за бид нар яг юуг нь л мэдэх юм ба шүү дээ. Могоо арс, матраа арс, үхэр арс. Тэгээ өөр юу гэдэг юм болоо? Хоньны арсаар нэхийгээр бас цүнх хийсэн байдаг. Тий. Тэгээ зөндөө арсан цүнх байдаг төрөвч байдаг баг. Тэгвэл одоо энэ удаад би бүр энэ хорвоо дэлхий дээр одоо байхгүй устж өгөө болсон амтны арсан цүнхний талаар ярина. Тий. Вау, юу вэ наач одоо энэ устж өгөө болсон гэхээр энэ одоо юу юм бэ те? Хамгийн түрүүнд юу гэж бодож байна гээ? Гайхаачтай гэсэн ураатай юм ч одоо гайхахаас. Устж өгөө болсон гэхээр мэдгүй би одоо бүр төсөөлөхгүй байна. Чи юу гэж бодож байна? Төсөөлж байна. За тэгвэл тун удахгүй энэ талаар ярив. За миний мэдээлэл Хятадд болсон үйл явдал юм байна. Шоронгоос суллагдсан залуухан эмэгтэй шоронгоос гарч ирмэгцээ цахим ертөнцид нэр алдартай болсон. Од болсон тухай, олонний анхаарлыг татсан тухай эергээрээ. Хятадд юм уу те? Хятадд юм байна. Залуухан эмэгтэй. Хүний түүх. Хүний түүх. Сайн талаараа өөрчлөгдсөн. Тийм. Цахим орчинд угаасаа нэг юм байгаад идэг штэ. Сайн заримдаа муу олчдөг, муу заримдаа сайн болчдөг. Гэтэл энэ бол сайн л болсон байна. Хятадд бол муу үлгэр дүрэл үзүүлж угаасаа амжихгүй бах те. Харин тийм ба. Шууд бодоолгоно л да. Хуйл чангатай. Тий. Тэгэхээр гоё мэдээ байна. Тийм байна. Минийх болохоор хүний түүх биш, технологийн түүх байна. Тэгээд хоол үйлдвэрлэлийн салбарт цоо шин ийм шинжилэл авчирсан. Тэгээд хүний нөөц тал дээрээч гэдэг юм уу. Ерөнхийдөө технологийн одоо шин ийм робот ажиллах хүчний талаарх ийм мэдээ бол байгаамаа. За тэгээд техник технологи сонирхдаг хүмүүс маань анхаарлаа хандуулаарай. Би нэг хуулдаг хүүхчиг агийн компьютерийн дэлгэцийг хараа суугаа. Тийм. Загвар сонирхдаг хүмүүс маань бас одоо гайхалтай шинэ мэдээг сонсох нь байна. Хүний түүхэд дуртай хүмүүс маань бол бас шинэ гайхалтай хүний түүхийг сонсох байна. За ингээд загвараасаа эхлэе тий. За тэгье. За одоо яг үйлдвэрлэгдэж эхлээд байгаа нэг тансаг зэрэглэлийн материалтай шүү. Материалтай тийм цүнхний талаар би одоо ярих гэж байна. За энэ цүнх бүтсэн түүх нь юу вэ гэхээр цүнх бол ямар нэгэн үхэр, ямар нэгэн могоо арс биш ээ. Энэ орчлон хороо дээр яг бидний одоо амьдарч байгаа энэ нийгэмд амьдардаггүй амьтны арсыг нь арсаар нь цүнх хийсэ. За энэ цүнхийг үйлдвэрлэж байгаа компани нь 2 компани байгаа. За тэгээ юуны арсаар хийсэн цүнх вэ гэдэг нь гэдэгчлэн заавчлаа. Үлэг гөрүүл юм энэ бол. Динзаврын арсан цүнхээр арсаар цүнх хийцэн байна. За үлэг гөрүүлүүд олон сая жилийн өмнө амьдарч исэн бол устж үгүй болцсон бол одоо тэдний
генетикээр буюу ДНХ-гаас гаргаж аваад тэгээд лабораторид ургуулсан одоо ийм үлэг гөрвлийн арьсаар цүнх хийж байгаа. За энэ цүнхийг 2 компани хийж байгаа юм байна. За нэг нь VML геномын инженерийн стартап компани болох Organoid гэдэг компани байна. За нөгөөх нь биотехнологийн шинийг санаачлагч Lab Grown Leader гэдэг нэртэй компани. Энэ хоёр хамтраад нэгэн шин санааг гаргаад ирье гэл ингээ гаргасан юм байна. За тэгээ энэ хоёр яасан гэхээр за ийм үлэг гөрвлийн арьсаар бүгдөө нэг цүнх хийя. Яаж вэ гэсэн чинь лабораторид ургуулъя. ДНК-г гаргаж аваад гэд ингээд лабораторид арьсыг нь боловсруулж эхэлсэн байна. За тэгээд энийг өөртөө арьсаа боловсруулж явах явцдаа юу гэж тайлбарлаж ийн гэхээр юу гэж юм л та. Ямар нэгэн амтны ам өргөдөхгүй харгас биш. Энэ бол маш гоё юм лабораторийн аргаар ургуулсан маш гоё одоо шинэлэг технологиор хийсэн ийм цүнх юм аа. Арьсны эрхийг хөндөг. Тий хөндөг. Ийм технологи болж байна гэж одоо өөрсдөө тайлбарлаж байна. Тэгээ 80 сая жилийн тэртээ тиранозаврын олдуураас олдсон уургийг нь ашиглаад Organoid компани, Lab Grown Leader компанитай T-Rex гэдэг одоо энэ динозаврын арьсыг энэ динозаврыг тань. Та яаж хийсэн кинон дээрээс харсараа бүр нэрийнч мэддэг таньдаг болсон байна. За энэ T-Rex гэдэг динозаврын арьсыг нь гаргаж авч байгаа юм байна. Бат бөх шинээр ургуулж гаргаж авж байгаа. За тэгээ улмаар шинэ материал болгон гаргаж чадсан. За тэгээд коллагены уургийн бүтцийг гарын авлага болгоод судлаачид эсэд оруулах синтетик ген буюу одоо ДНХ-г зохион бүтээгээд тэгээ энэгээрээ арьсаа бий болгож байгаа юм байна. За арьс шиг бүтцтэй ийм зохиомл одоо арьс гэдэг юм. Тэрийг одоо ингээд динозаврт хурж үзэж ийн л гэсэн үг шүү дээ. Ер нь бол ерөө арьсан цүнх гээл байж байна. Одоо ингээд динозавр илж үзэж байгаа л гэсэн үг тийм. Надад бол яг тэр нөгөө хүрлцэх мэдрэмж нь амар сонирм байна. Надад ч гэсэн ингээд нэг ямархуу байх бол хоёр би бол үзээгүй материал арьсан цүнх мөнх гэдэгт бол ингэж хурж үзээгүй. Хоёр ер нь хурж үзчихсэн. Үзсэн. Тэгээд тэр нь яг жинхэнэ материал байсан юм уу, гүй байсан юм уу гэдгийг нь бас сайн ялгаагүй л тийм. Зузаан ийм даргаар ийм одоо юу гэх юм те арьсал ахгүй юу? Тийм бэржгэр тийм. Одоо бид нар нэг өхрийн арьс ширгээ ярьдаг гэдэг нэг тэрнтэй төстэй гэвэл бас буруутчт юм болов. Гэхдээ ер нь тийм зузаан нэг тийм. Тийм ер нь зузаан санагдчихл байна л да. Материал арьс бол угаасаа нөгөө хамгийн чанартай хамгийн идэлгээ бат бөх дээрээс нь хийхэд хэцүүч гэдэг юм уу болохоор илүү үн цэнтэй, илүү үнэтэй байгаад байт юм бэл. Тэгэхээр энэ динозаврын арьс дээрээс нь энэ зүгээр байгаль дээр байдаггүй амтан лабораторид ургуулж гаргаж ирж байгаа гэдэг бол бүр илүү үнэтэй болж байгаа. Юу галтар байлгүй тийм. Би нөгөө зарагдж байгаа үнийг нь бодоод тахгүй юм. Илүү үнэтэй баг. Тэгээд дээрээс нь T-Rex гэсэн чинь яг надны хөндлөн бодогчлоо л доо. Хордоо хөдөлгөөнтэй юм динозавр. Нөгөө T-Rex гэд ийм гутал байдаг штеп. Уулын тийм T-Rex. Нэр тийм билүү? Тийм T-Rex гэ брендийн гутал байдаг. Тэгсэн би тэрийг одоо яг гинт сая бодсон чинь энэ динозаврын нэрээр нэрлэлсэн л байсан юм байна. Магад юм байна. Яг би яг сайн мэдэхгүй байж магадгүй шүү. Нэрээ тийм байна. Чамаг хэлсэн чинь би санаж ирсэн. T-Rex гэдэг чинь гутал байдаг санагдав. Тэгээ илүү нөгөө нэг динозавр чинь нөгөө бат бөх гэдэг чанараар нь тэгж өгсөн юм байна л да. Яг тийм бодлоор одорчлаа. Тэгээ энэ компаниуд болохоор ингэж байна. Ганцхан T-Rex-тэй гол нь шээ. Энэ арьс нь ер нь цаашаага нөгөө үлэг гөрүүлийн ДНК гаргаж авч байна. Эма гэж юм л та. Тэгээд ингээ гаргаж авч байгаа. Ер нь үлэг гөрүүлийн арьсан цүнх бариад явж гинаа л гэж бодоорой. T-Rex одоо цаашдаа бусад үлэг гөрүүлүүдийн одоо нөгөө арьсаар бас арьсыг гаргаж авна гэсэн. Ер нь тэгээ үлэг гөрүүлэл бол үлэг гөрүүл штэ. Хоорондоо төстэй л арьстай байлгүй. За тэгээ VML болоод Organoid компанитай хамтран ажилласнаар гайхалтай T-Rex-ээс эхлээд балар эртний динозавруудын төрөл зүйлээс арьс шир боловсруулах боломжийг нээлтийг хийж байна гэж үзэж байгаа юм байна. За тэгээд ер нь бол гол одоо төлхөөр нь юу гэхээр бид нэр энэ орчиндоо энэ нийгэмдээ энэ цаг үедээ динозаврын арьсан цүнх хэрэглэх нэ л гэдэг нь гол нэ. Тэгээд нэг ийм цүнх гаргаад ирсэн байна. Загварын ертөнцид маш том л шууган дэгдээс үйл явдал боллоо доо тий. Тэгээд бас дараагийн хэлэх гэж байгаа төлхөөр нь юу гэхээр амьтан тамлахгүй тий амьтны эрэхэд халдахгүй ийм арьс ургуулж болдгийм байна гэдгийг л гаргаж ирж байгаа юм байна л да. Тийм байна. За туулын мэдээлэл сонирхолтой байлаа. Гайхлаа.
Худлаа. Үнэ. Динозаврын арьсан цүнх гэхэр ч одоо гайхан шүү дээ. Эхлэхт нь л гайхсан шүү дээ. Бүр уулга алдаад. Бүр хитэнтэй гайхсан. За одоо гайхуулаач. За дараагийн мэдээ. За дараагийн мэдээлэл гарчиг нь бол мэдж байгаа ямар утгатайг нь шоронгоос суллагдсан залуухан эмэгтэй захин орчинд алдаршсан. За хятадд гэмт хэрэг үйлдсэний улмаас ял идлээд суллагдсан мэсгүй захин орчинд ихэд алдаршсан учраас хаягийг хаачжээ. Оо. Ямар сони. Хаягийг хаацсан байна гин. Тэгсэн чинь одоо энэ нөгөө Хятадын Сичуан мужийн Мианян хотын иргэн одоо 26 настай Чин Жинлиан гэдэг эмэгтэй 20 ангиас суллагдсныхаа дараа нэг хаяг нээсэн юм байна. Тэгээ нэг сар орчим хугацаанд ашигласан юм захим ууц юм байна л дээ. Ер нь бол уг нь удаагүй мэн ерөөсө ганцхан сар. За өсвөр наснд байхдаа энэ охин нэг жоохон хөдөлгөөнтэй угийн сурлагын муутай гэдэг утгаараа сургуулаас хөөгдөжсэн, гарчээсэн. За тэгээд бас дунд сургуулаасаа хөөгдсөний дараа баарны үйлчлэгчийн дүр эсгээд 10 гишүүнтэй залилангийн бүлэг байгуулад олон хүнийг хохироосон гинэ. Тэгээ 2018 он цагдаа нар түүнийг 90 сурвалжилж гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан байна. Гэрэл зургийг тавьсан чинь нөгөө эсрэгээрээ уг нь гэмт хэрэгтэн 90 сурвалжилж исэн чинь зургийг харснаа хүмүүс хамгийн үзэсгэлэнтэй гэмт хэрэгтэн гэдэг хоч өгөөд хөөхөн эмэгтэй одоо залуухан хөөхөн эмэгтэй. Тэгсэн чинь энэ эмэгтэйн учруулсан хохирол нь 1.4 сая юаны хохирол учруулсан хэрэгээр хөөхөн эмэгтэй байгаа. Тэр наадлын 90 сурвалжилж байгаа зураг нь бүр хөөхөн байгаа тий. Тэгээд нэг жил 2 сарын 20 хял шийтгүүлээд 20 хялаа уг нь бүрэн идлээд саяхан суллагдсан юм байна. Тэгээ суллагдсныхаа дараахан өнгөрсөн 3 дугаар сард энэ эмэгтэй Хятадын өөрийнх нь энэ захин сүлжээнд хаяг нээгээд профайл танилцуулган дээрээ 90 сурвалжлагдаж байх үеийнхээ одоо яг тэр зураг тавьсан гэсэн хөөрхөн зураг тавьсан. Тэгээ 2018 онд гэмт хэрэгтэн болж байсан хүн одоо шинээр амьдарч эхэллээ гэж тайлбар хийсэн юм байна л да. Тэгээ 3 сарын 19-ноос хойш захим хуудсандаа нийт 12 бичлэг оруулсан гин. 12 бичлэг оруулаад голдуу өөрөө гэмт хэрэг яагаад үйлдсэн, шоронд хоригдож байхдаа ямар байсан, залилангийн гэмт хэрэгээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Зэрэг мэдээлэлүүд оруулсан гин. Уг нь оруулж байгаа мэдээлэл нь ингээд нэг юм хүнд муу юм уруу татсан байдалтай биш. Залилан хийж болохгүй шүү, ийм байсан, тийм байсан гэд зөвлөгөө өгчээсэн чинь хэдхэн хоногийн дотор 10,000 гаруй дагагчтай болсон. За харин өнгөрсөн сарын 27-ны өдөр энэ захим сүлжээнд нээсэн хаягийг хаацсан гин. Яагаад ямар тайлбар өгсөн гэсэн чинь шоронгийн болон гэмтэргийн үйл явдлаар ашиг олохыг санаархсан гэж тайлбарлсан гинэ. Хэдийгээр сэрэмжлүүлээд байгаа боловч цаагаараа ингээ буруу юм байсан байна гэд. Тэгээ захим дагагчт нь энэ эмэгтэйд их сайн байгаа. Яагаад энэ эмэгтэйг ингээд ялаа бүрээ идээд гараад ирсэн байхад энэ хаягийг хааж байгаа юм бэ? Эрхчлөөд хүний зүгээр амьдруулаач гэсэн хүсэлтийг ингээд өгöd байгаа юм байна. Одоогийн байдлаар бол юу гэдгийг эрх баригчдын зүгээс захим хаягийг дахиж нээх үгүй тал дээр тодорхойгүй байгаа гэсэн ийм мэдээлэл. Тийм хоёр талтай л байдаг юм байлээ л дээ. Ер нь бүх юм те зэрэг нэмхийн өмнөх киноны ээ хүртэл хоёр талтай байгаа ч юм. Яасан гэсэн зарим зүйлийг ярихаар сурчлаад байдаг болдгийг гинэ. Би жишээ нь одоо те өмнө нь ингээл 3 өдөр 4 өдөр арх удаг байлаа. Тэ. Тэгээ би яагчдаг байлаа. Одоо харин би ирүүлцэн гэд ингээ ярихаар нэг талдаа сурчлага болчтой гинэ. Одоо бид нар нөгөө амиа хорлохыг бас ингээл ярьдэн штэ нэвтрүүлгээрээ одоо чөлөөтэй ярих хэрэгтэй гэж байгаа тийм. Тэгэхдээ нөгөө талаараа сурчлага болчтой гинэ. Нэг талдаа бас ярихгүй байгаад байж болохгүй. Тэгэхээр энэ хүн дээр бас ингээд бас хэцүү юм. Яг уу эрх баригч нар нь болохоор энэ ингээ өөрхөө түүхийг яриад нөгөө гэмт хэрэг хийжсэнийхаа ингэж дөвөөлгөөд тэгээ буцаад энүүгээрээ дагагчтай болж жагаад одоо энэ түүхээрээ мөнгө олох гээд байна. Ашиг олохыг завдсан гэдэг. Тийм. Тэр тэгэж үзэж байна л да. Нөгөө талаараа хүн гэдэг талаас үзэх юм бол мэдээж хүн өөрийнхөө алдааг бусдтай дамжуулж сэрэмжлүүлж тэ залуу үеийнхэндээ над шиг ингэж амьдралыг туулж явж болохгүй шүү. Та нар ингээд ингэрээ тэгэрээ гэдэг талаас бол зөв юм шиг. Уг нь тэгээд эрх баригчнийх нь тэгтээ хятад өөрөө хэцүү орно л доо. Тэгээ хууль чангатай юм орно. Манад бол нэг ингэж хорихгүй л байх юм. Шууд хаачиж бол би бодохдоо энэ эмэгтэй бол уг нь тэгж гэмт хэрэг ярихгүйгээр өөрийнхөө нөгөө хийсэн хэрэгээ ярихгүйгээр хөөрхөн царайгаа ашиглаад ариун өөр юм ярьсан байсан бол
Хүссэн үсээгүй энэ Бас магадгүй. эмэгтэйг хүнд авах л байсан болов уу гэж Тэр зурган дээрээс нь харахад эхний зураг нь бол яг 90 сурвалжлагдаж байх үеийнхэн зураг байгаад шүү гэн. А хоёр дахь зураг нь нэг арай нэг гэрийн хувцастай зураг байгаадсан шүү дээ. Тэр бол яг цахим сүлжээнд бичлэг оруулсан зураг юм болов уу гэж анзаарсан. Тэгээ хүмүүс ингээ үзцээ яг нэг юм лайв ч юм шиг те нэг бичлэгний зураг харагдаад байсан. За тэр хоёр дахь нь эхнийх нь бол 90 сурвалжлагдаад хоёр дахь нь бичлэг оруулсан. Тэгээ 12 бичлэг оруулахын төдийд л ингээд маш хурдан арга хэмжээ аваад хагаа ичиж. Тэр хоёр дахь нь гэртээ байж байгаа. би одоо сонсч байсан урд хөршид хүн болгоно нөгөө одоо кодтай гэдэг шиг ийм одоо юу гэдэг юм те хүн болгоныг одоо хянахны хаашаа ч юм нэг ийм өөрсдийн гэсэн ийм нөгөө одоо оноотой одоо жишээ нь А-гийн 10 чи 10 би 10 гэдэг ингээ гурлаа ингэж штэ тэгээд ингээ амьдраа явж итэл нэг хэрэг хийх юм уу нэг яс суртахууны алдаа гаргахад оноо нь хасагддаг. Оноо нь хасагдах тоолонд нь нөгөө одоо олон нийтийн газарт үйлчлүүлэх эрх нь хасагдж идэг те эсэргээрээ зорчих эрх нь хязгаарлагдах зорчих эрх нь хязгаарлагдах ч юм уу ингээд нөгөө өөрийнх нь эрх чөлөөтэй байх эрх нь өөрийнх нь одоо гэмт хэрэг хийдэг энэ онооноос хасагдангууд тэрнээс нь хасагдаад идэг учраас хууль нь яг тийм байдаг гэж би нэг сонсч ирсэн. Тэгэхээр хүн болгон өөртөө яг оноогоо хасуулж амьдрахгүй тул тэр хідэн тэр бом хүний чи яаж яах нь тийм гоё эмх замбараатай амьдарч байгааг нь гол шалтгаан бас тийм байт юм байна. Ер нь гол шалтгаан бол хууль дүрм журамдаа л байгаа л да тий. Хэрвээ хулгай хийгээд нэг юм тэнд агийн утсан штэ за смэрх авчиг тий хайцсан биш тэгээд ингээ олчих юм бол тэр хэрэг болно. Тийм учраас хинч тэрийг авахгүй. Яа тэгэл би онооноосоо асуулмааргүй штэ тий. Гихч шинэ тэгжээж л зах замбараатай байдаг бахта тэр олон хүн аюул болох байхаа ер нь бол тий. За нэг юм мэдээлэл байна. Сургамжтай л дүүх юм тий. Тийм байна. За баярлалаа. Баярлалаа. Миний болохоор 27 секундэд л бүүргэр бэлтгэж өгдөг юм робот гараад ирсэн байна. Оо ямар 27 секунд. Тий 27 секундэд. Энэ бол яг хоол үйлдвэрлэлийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагт нь болохоор нэг юм шин алхам боллоо гэж үзэж байгаа юм байна. Үүнийг болохоор тухайн үйлдвэрлэсэн компани хэрэгжүүлж байгаа компани энэ болохоор хүний нөөцийн асуудал гэхээсээ илүү энэ бол одоо нэг хоол үйлдвэрлэлийн салбарт нөгөө яг үйлчлүүлж байгаа хүмүүсийн одоо хүлээгдэл, чирэгдлийг багасгаж байгаа. Тэрнээс бол нөгөө хүмүүсийн ажиллах хүчнийг хомсдуулаад байгаа. Хүний нөөцтэй бол тийм нэг ач холбогдолтой зүйл биш ээ л гэж одоо үзэж байгаа юм байна л да. За энэ бол бүх зүйл нь 27 секундэд бол бэлэн болно гэж байгаа. За хүнийг аваад үзэх юм бол энэ мэдээж ядрахгүй. Янз бүрийн техник технологийн саадал гарчихгүй бол ядрахгүй ингээд маш тогтвортойгоор яг 27 секундэд бариад л бүргэрийг худалдаа авахчийн гар дээр авч өгчдөг юм байна. За энэ болохоор Америк нэгдсэн улсад мэдээж одоо Калифорни мужид нь шинээр нэгдсэн нэг ресторан энэ үйлчилгээг нэвтрүүлсэн юм байна. За тэгээ хоолыг бол маш нарийн хурдан хугацаанд ингэж бэлтгэх зорилгоор роботыг бол ашигласан. Маш нарийн гэдэг нь алдаа мадаггүй гэсэн үг. Хүнээс шалтгаалсан алдаагүйгээр. За мэдээж тэгээд ямар компани юм бэ гэхээр ABB Robotics болон Burger Boats гэдэг одоо компаниуд хамтраад энэ одоо зүйлийг үйл ажиллагааг нэвтрүүлсэн байна. За тэгээ ABB-гийн энэ роботын нэр нь болохоор 2 робот ажиллаад байгаа юм байлээ. Тэгээ хоёулаа нийлээд 27 секундэд нэг ёсондоо бүргэрийг таны гарт авчих нэ гэж. За IRB Flex Picker гэдэг одоо эхний дамжлагын роботын нэр. Хоёр дахь нь болохоор арай хөөрхөн нэртэй Ruby гэдэг нэртэй. Тий. Ruby-г нь Yumi гэдэг нэртэй. Yumi шүү. Yumi гэдэг нэртэй юм 2 робот одоо ажиллаж байгаа юм байна. За энэ Flex Picker нь болохоор яг эхнийх нь одоо соус ингээл түрхэх одоо бүх зүйлийг нь Yumi нь болохоор одоо үлдсэн тэр сав баглаа бодлыг нь бэлэн болгоод нэг өсөндө хүний гарт авчдаг нь бол Yumi юм байлээ. За тэгээд авсаархан юм робот одоо систем нь юу гэдгийг хүнс боловсруулах салбарт бол анхдагч гэдэг шийдэл болж байгаа гинэ. За тэгээд захиалга ирмэгц одоо нөгөө эхний роботын хийдэг үйлдэл нь юу юм бэ гэхээр захиалга ирмэгц одоо шарагдсан бүргэрийн махыг гэж байгаа. Тэгтээ бүргэрийн махыг бол цаанаас нь шараад авчрах юм шиг байгаа. Тэгээд тэр шараад ирсэн бүргэрийн махыг талхан дээр тавиад бүргэрийг хайрцагт нь хийдэг юм байна. Эхний робот. За тэгээд дараа нь хайрцгийг QR ийм кодтой туузан ийм дамжуулагч дээр байрлуулад хөдөлж явах явцад нь нөгөө эхний робот маань амтлагчуудыг буюу соусуудыг бас түрхдэг. За тэгээ бүх үйл явц ердөө 27 секундэд үүний дараа болохоор Yumi робот нь эцсийн угсралтын шатанд бол оролцдог юм байна. Бүргэрийг бүрэн гүйцэд бэлэн
болгодог гэж байгаа. Нэгээс нь доос одоо сав багла буудал гэж бүх зүйлийг ингээл тавиал хүний гар дээр бэлэн болгодог. Юм нь бол зөөгч, нөгөөх нь бол тоогооч юм шиг байгаа юм л да. Хараараа ойлгоход шүү. Тэгээ энэ хоёр робот маань ердөөсөө 27 секундэд буюу за нэг хүний нэг богинохон Facebook-ийн пост уншиж байгаа хооронд таны гар дээр Тийм байна. одоо юм яваад ирэх нь байна л да. Тэгээ компаниуд одоо энэ ихэнх дэлхийн том компаниуд робот дээрээс нь AI хиймэл оюун ухаан гэдэг хүний оролцоотой хүний ер нь хийдэг байсан ажлын бариуд бүгд л хумигдаал эхэлж байна л да. Тэгээ яг үүнийгээ дагаад ийм автоматжуулалт яг 1.27 гэсэн бол 27-гоо барьдаг те. Одоо нэг метро шиг ямар нэгэн саадал гарчихгүй л метро тэдэн цагтаа ирнэ гэсэн бол ирдэг шиг те. Ийм л тийшээгээ хандах гэдэг юм байна. Илүү хүмүүсийг чирэгдлэг үйлчилгээний салбар гэдэг бол маш нарийн, маш алдаа мадаггүй. Тэгээ яг л таны бүргэр 27 секундын дараа гарнаа л гэсэн бол гараад ирдэг. Яг хөө ийм нөгөө автоматжуулалтыг дэлхийн нийтээрээ хэрэгжилж байгаа. Гэхдээ энэ 27 секунд гэдэг нь л одоогоор юм байлээ. Одоогоор хамгийн дээд амжилт. Цаашдаа магадгүй 20 секунд, 15 секунд маш хурдтай ажилдаг болох байх л та. Гэхдээ энэ дээрээс бас л би нөгөө хоёр дахь эрсдлийг бодчих. Алдаа гаруул яана гэж боддог гэж хэлж байна. Алдаа гарвал тэгэл ёстой нөгөө нэг бүх үйл ажиллагаа зогсно. Хүн дээр алдаа гарлаа гэхэд бол дараагийн хүн орлож орж ирээд эсвэл алдаагаа засаад өөрөө ингээд явчин те. Робот алдаа гарлаа гэхэд ёстой бол нөгөө компани руу хандаал яаваа эвэ гэдэг юм. Эсвэл нөгөө фэйсбүүкээр явж ирсэн шүү дээ нэг робот нөгөөдхөө зодоод байдаг те гинт огцом хөдлөөд хиймэл оюун ухаан суулгацсан. Тэгээ нэг хүнийгээ дагаж хөдөлдөг. Тэгсэн яасан гэсэн нөгөө хүнийгээ уг нь дагаж хөдлөөд байгаа. Гэхдээ нөгөө програмд нь гэмтэл гараад илүү нөгөө тэгээ зодоод байсан тий. Наадах чинь харин сая болоос ажиллаа. Энэ бичлэг харин саяхан цацагдсан тий. Тийм саяхан цацагдсан. Тийм тэгсэн чинь энэ хятадд болсон явдлыг Нью-Йорк Пост нийтлэлсэн байсан байхгүй юу. Тэгээд энийг анх манай энэ найруулагч надруу бичлэгийг явуулсан гэхгүй. Тэгээ би энэ юу болчихоо гэж цаашаа ухаад үзсэн чинь Нью-Йорк Пост дээр бичлэг нь гараад тэгээ тэр робот юу яасан юм бэлээ. Зодцсон. Яг чиний хэлдгээр зодцсон. Тэгээд Хүн роботууд ер нь явандаа яах бол. Тэгээ энэ бол ерөөсө Терминаторын нэг хувилбар байна гэд Нью-Йорк Пост тэгээ тайлбар хийгээд тавьсан байсан. Би бол ингээ робот энтер гэхээр зүгээр надад нөгөө хиний тоглосон Will Smith-ийн тоглосон iRobot кинод санаанд ороод идэв шүү дээ тий. Тэгэл бүр сүулдэ нөгөө роботууд нь өөрсдөө хүн төрлөختний эсрэг ажиллаж эхлээл гэдэг юм. Бослог гаргаад нийлэлтэй. Гэтэ нэг тиймэрхүү зүйл одоо арайч болчихгүй л үдээ тий. Аригийн энэ нөгөө өнөөдөр хэлж байгаа энэ мэдэн дээрээс бодсон чинь манай Монголд нэрээ робот байд юм биш үү? Хоолны үйлчилгээний салбарт. Зөөгч байгаа шүү дээ. Робот зөөгчнөр ингээд яваад байгаа. Би үйлчлүүлж үзсэн. Нэрийг мартчихчих. Ямар ч гэсэн нэг Аз хоолны яг нэрийг хэлэх юм бол реклам болчихно. Тийм. Нэг Аз хоолны ресторанд орсон чинь байсан. Тийм би бас яг ингээ хөрх явж байгааг нь харсан. Тийм. Тэгэл надад ирээд хоол өхөрнө вау тий ингээ Монголд бас ийм робот ажиллаад эхэлсэн байна гэж бодсон. Тэр чинь хүүхдүүд өстө зүгээр байхгүй мэлээ шүү дээ явж байгаа. Тийм. Тэгээ би роботыг юу гэж боддог вэхээр яг үйлчилгээний тал дээр байж болно. Харин яг хоолны гол орц найрлага дээр ажилдаг гол хүний ходоод руу ордог юм дээр робот болохгүй байх гэж боддог. Саяны энэ хоёр маань болохоор цаанаас нь бүргэрийн шарсан мах гараад ирнэ гэж байгаа. Тэрэн дээр нь буюу яг цаад тогооч нь бол хүмүүс байгаа. Наана нөгөө бэлтгэгч одоо зөөгч хоёрыг нь манай хоёр л тачигнуулаад 27 секундэд л өгöd ах шиг байгаа юм л да. Тэгэхээр энэ бол бараг л үйлчилгээ л байгаа зү. Тийм үйлчилгээний салбар байхгүй юу? Яг хийдэг хэр чи нөгөө нэг хүний тэр нөгөө мэдрэмж гэдэг нэг гоё юм байна шүү дээ тий. Робот бол зүгээр механик юм. Хизээч одоо хиймэл оюун ухаан хөгжсөн ч гэсэн алдаа гарч болно шүү. Алдаа гарan дээрэс нь хүнд байдаг тэр сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг юмыг бол ямар ч хиймэл оюун ухаан за мэдэхгүй чадахгүй байх л гэж боддөг шүү дээ. Энд чинь нөгөө цаанаасаа бидэрт өгөгдсөн зүйл шүү дээ. Робот бол яг хүний үйл хөдөлгөөн механик юмнуудыг хийгээд байгаа боловч яг тэр физикал те сэтгэл хөдлөл ойлгох, инээх, уурлах тэгээ тэрийг бол бас л чадахгүй. Тэгэхээр нөгөө тогооч гэдэг чинь өөрөө чадвараасаа гадна мэдрэмж бас нөгөө сэтгэл байдаг гэсэн шүү. Тэгээ монголчууд хэлдэг сэтгэлээсээ хийсэн хоол илүү амттай байдаг юм аа гэдэг. Тогоочтой бити муудал заа гэдэг. Наад чи бас их эвгүй биш юм ээ. Гоё юм яриагууд ардаа хийсэн. За тэгээд өнөөдрийн сэдв дууссан уу? Би нэг сэдв ярьчихоо. За тэгээ. Түрүүн танилцуулахдаа мартчихжээ уучлаарай.
нэг ийм бэлдсэн юм маш богинохон гэхдээ сонирхолтой санагдаад одоо зураг найруулагч өгөх бах. Windows-ийн дэлгэцийн зургийг бүгдээрээ санаж байгаа шүү дээ. Уул тал ногоон гоё юм. Тий. Тийм дэлгэцний зураг. Энэ одоо 2000-ад оноос хойш дэлхийд даяар алдаршсан Windows-ийн дэлгэцний зураг авсан газрын өнөөгийн байдал одоогоор хүмүүсийн анхаарлыг татаад байгаа гинэ. За энэ тухай Их Британий Daily Mail санинд мэдээлсэн байна. Тэгэд энэ ингээ харагдаж байгаагаар ийм гоё хөх тэнгэр наатлынхан тэгээд ийм ногоон уулгаад тэгсэн чинь цаана байгаа нь усан үзмний талбай ингэн. Одоо ингэ сааралтаад ингэж харагдаад байгаа нь усан үзмний талбай. Саяхан гэрэл зураг сонирхогчдын нэг нь зургийг аваад энэ нь бодит газар байсан юм уу тий? Instagram жижигхэн түүхтэй ах шүү. Энд чинь ингэж штэ. Америкийн нэгдсэн улсын Napa хүндэд авсан гэрэл зураг гэж чинь. Бодит юм байна. Windows энийг хийх бас нэг стори байгаа бах тий. Харин тий нэг жижиг түүх байдаг байгаа. Тийм байна. 2001 онд Microsoft одоо энэ Windows XP үйлдвэрлэлийн системд дэлгэцний зураг болгож ашиглаад одоо дэлхийд хамгийн олон үзсэн гэрэл зургаар зураг гэж явдаг юм байна. Гэхдээ нөгөө нэг яг хоо энэ наадлын Windows-ийг бол илүү өнгө тавиад гоё болгоцсон байгаа бах л та тий. Гэхдээ би нэг зүйлд баярлж байгаа нь бол бүр тэр чигээрээ цөл болцсон болов уу гэж бодлоо. Харин би бас яг тэгж ашгүй усан үзэн үзсэн. Энийг ингээ харахад эхлээд ингээ тайлбарыг нуушаагаа харсан чинь ийм болцсон юм ямар гоё мод тарьчаавэ гэж би харсан байхгүй. Тэгсэн чинь энэ усан үзмний мод. Тэгэд энэ Instagram хуудсанд хүмүүс үзэж байгаа хүмүүсийн сэтгэгдэл бол таг байгаа гинэ. За ийм гоё юм байлахгүй ингээд усан үзмний мод тарьсан байна. Явандаа одоо баг автомашины зогсоол болох юм байна л дач гэдэг юм нэг иймэрхүү сөрөг хандлага илүү төлөхгүй илэрхийлж байгаа гэсэн байна. Энийг ингээд бүр цааш нь дэлгэрүүлвэл гоё юм байна. Дараагийн удаа ямагаас хүсье. Дэлгэрүүлгийг энэ яг газар хаана байдаг вэ? Түүх нь юу вэ гэдэг. Тийм. Тэгээ би яг бас яг тэгээ ургуулаа бодчихлаа. Усан үзмний талбай гэсэн чинь энэ вино үйлдвэрлэдэг компани эзэмшилч болцсон юм болоо тий. Тэгж бас бодлоо. Тий. Тэгсэн чинь даалгавар биелүүлдэг муу сурагч байхгүй. Дараагийн 7 хоногт даалгавраа биелүүлдэг. Даалгавраа биелүүлдэг. За ингээд өнөөдрийн похо өндөрлөж байна. Тэгээд Windows үйлдвэрлэлийн системийн дэлгэцний зургаар өндөрлөө. Тэгээд нөгөө сэтгэлээсээ хийсэн хоол амттай байдгаас гадна тоогоочтой битгий маргалж байгаараа гэдэг одоо энэ түлхүүр өгнүүтээр похо өндөрлөө. Хамгийн гол нь хоолоо идэхээс өмнө. За тэгээ хамт үзснээр сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дахин хэлэхэд 82.9 болон 100.9 хос долгионоор Хөгтөнгөр радио таны сонорт за мөн Хөгтөнгөр радио пэйж болон YouTube хуудсыг маань дагаж одоо өнөөдрийн похот орсон хөтлөгч нарын маань дүрстэй нэвтрүүлгүүд бусад хөтлөгч нарын маань бас подкастуудыг та бүхэн сонсож байгаараа тэгээд автомашинда албан өрөөндөө гэртээ тийм ээ систем хөгжим эргэж кассет пянз модонд орж ийн зарим нэгэн айлдуул систем хөгжим харагддаг болсон байна. Тэгэхээр манай долгионыг тааруулаад хамтдаагаар үргэлж хамтдаа хань болж байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн похоор шинэ мэдээлэлтэйгээр иргэн уулзъя. Тэгээд та хоёрт бас маш их баярлалаа. Баярлалаа хоёроо. Нариулагчтай баярлалаа. Баяртай. Хөгтөнгөр радио сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөгтөнгөр радио Бобохос 82.9